Өнгөрсөн 7 хоног ч одоо Орос улсын эзэмшилд байгаа газартай холбоотой маргаа явлаа шүү дээ. Тэгэхээр хотын даргын хувьд энэ үнэхээр одоо хүчээр алтан нураасан ийм асуудал үүснэ үү? Энэ өөрөө яг хууль ёсных байсан уу? Гурван шатны шүүхийн шийдвэр нь бол гараагүй байсан гэдэг зүйлийг бол хэлээд байгаа шүү дээ. Би нэг маш газрын эзэмшиг ирэхгүй баггүй. Тэр нь аль хэдийн дуус 3 шатны шүүгээр. Тэр газрын эзэмшиг ирэхтэр байшин барих хэрэгтэй үстэй. Хоёрдугаарт энэ эрүүг эрэг шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл аях бягтай хүмүүс байлаа. Өөрөөр хэлбэл баахан бөхчүүд авчирсан. Өдөрт нь шүүгчийн бичиг ирүүлсэн. Би одоо тэр шүүгчийн талаар шүүхийн сахлын ороонд бичиг явуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгч захирамж гаргаж болно. Шүүх наадаа ажиллагаагаа төр зогсоо гэдэг бичиг явуулах гэсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагад их тийм хүчтэй нөлөөлөлтөй. Хоёрдугаарт заллин хийж энэ хийсэн үйлдлийн мэдэр шалгуулахад зөвхөн 2025 он гарснаас хойш 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болох санал дэш гаргасан байна. Би тэгэхээр юу хэлэх гэж байна вэ? Зүгээр одоо телевиз үзэж байгаа хүмүүс танаа сайтуудыг үзэж байгаа хүмүүс нэг юм хэлэхэд энэ их олон жилийн ийм нөгөө өөр хоорондоо сүлбэлдсэн тэмээ зүйлүүдтэй тэмцэх тийм амар биш байна. Сая түүцтэй холбоотой нэлээд том асуудал руу орлоо. Автомашины ченжүүдтэй холбоотой нэлээд том асуудлууд руу орлоо. Өнгөрсөн хугацаанд алдагдаад ирсэн уртцаагааныг буцааж олж авлаа. Өнгөрсөн хугацаанд алдагдсан эмийн үйлдвэрийг, хуучин халдвартын больницыг, юуны Хатанбаатарын эмнэлгийг буцааж авчирлаа. Сарны титэм гэж байсан, нарны титэм гэж байсан баруун талд. Тэр бас нийслэлийн хүчээс алдагдсан байсан. Буцааж авчирлаа. Стадионы 51% нь алдагдаад байсан. Буцааж авчирлаа. Би өөрөө хүний эрх зөрчсөн бол хууль хяналтын болон шүүхийн байгууллага энэ асуудлыг шийдэх ёстой. Газар эзэмших захирамжийг 14 онд гаргасан мэт шүү дээ. Тухайд одоо хотын дарга хүний газар дээр давхцуулаад болгоцсон. Тий, Батбул дарга энэ дээр хариуцлага хүлээх ёстой юу? Тэр би одоо өмнөх цэцэг дарга би одоо юу хэлэх вэ? Тэр шийдвэрийг 3 шатны шүүх хүчинг болгоцсон. Тэгэхээр зөвшөөрлгүй газар дээр байшин барих нь өөрөө угаасаа хууль бус. Хоёрдугаарт албадан буулгах шийдвэрийг биш те зөвхөн шүүх гаргадаггүй. Албадан буулгах шийдвэр нь нэг бол захиргааны шийдвэр, нэг бол шүүхийн шийдвэр гэдэг. Би захиргааны үндсэн хуулиар надад олгогдсон эрхвэл захиргааны нэгжийн хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар би захиргааны шийдвэр гаргах хэрэгтэй алдсан шалтгаан.